Бүгд найрамдах Франц улсаас нийлүүлсэн галуунтраах үндсэн албаны автомашины ажиллагааны дараалал. Галуунтраах хөөргийг усаар ажилуулах дараалал. Галуунтраах хөөрөг буюу носоосыг ажилуулах зааврын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллагааг эхлүүлнэ. Автомашиныг асааж хурдны хайрцгийг нейтрал гуримд байрлуулна. Хөдөлгүүрийн хорцгуурын дөрөөг 1000 RPM-с дээш нэг удаа гიშгэнэ. Авцуулах холбооны гишгүүрийг бүрэн гიშгэнэ. Хөөрөг идэвхжүүлэх товч дарна. Энэ үед хянахт элэгцэнд хөөрөг залгагдсан тэмдэгт харагдана. Авцуулах холбооны гишгүүрийг айжмаар авна. Автомашинаас шахах хаалт болон эргэж юулах улаан өнгийн хаалтыг бүрэн нээнэ. Ус шахах дотгоны хаалтыг бүрэн нээнэ. Хянах самбарт хөөрөг залгагдсан тэмдэгт болон носоосны 1 минут дахь эргэлтийн үзүүлэлт харагдах бөгөөд хянах самбарт байх нэмэх хасах төвчлөөрөөр даралтыг тохируулна. Хөөрөг ажиллаж байх үед усны төвшин хөдөлгүүрийн эргэлтийг хянаж байх. Ажиллаж дуусаад хянах самбарт байх хасах төвчлөөрөөр даралтыг айжмаар 0 хүртэл багасгана. Ус шахах дотгоны хаалт, автомашинаас шахах хаалт, эргэж юулах улаан хаалтыг бүрэн хаана. Авцуулах холбооны гишүүрийг бүрэн гიშгэнэ. Хөөргийг салгана. Анхааруулга: жолоочийн бүхээг буюу кабин дотор байрлах хөдөлгүүрийн ажиллагааны горимыг зогсоолох төвчлөрийг хөөрөг носоос ажиллуулах үед ашиглахыг хориглоно. Өндөр даралтын үед 1.5 бараас дээш өсөхгүй байх ажиллагааны алдаа үүснэ. Аюулгүй байдлыг хангах зорилгоор автомашины хөдөлгөөнийг эхлүүлэх үед хурдны хайрцгийн 2 дугаар араанд шилжүүлж хөдлөхгүй байх. Ажиллагааны үед эвдрэл гэмтэл доголдол гарсан тохиолдолд ослуурын төвчлөрийг ашиглана. Босод нөхцөлд дарсан тохиолдолд автомашин асах ажиллагаа хийгдэхгүй болохыг анхаарах шаардлагатай. Галуунтраах хөөргөөс хөөс үүсгэж бодисыг өгөх дараалал. Галуунтраах хөөргийг залгасан байна. Усны сав буюу цистернээс хөөрг рүү ус оруулах хаалтыг бүрэн нээнэ. Хөөсний төв буюу хар хаалтыг дээш татаж нээнэ. Ингэснээр хөөсний савнаас хөөс үүсгэж бодис хөөрг рүү орно. Хөөсний генераторын хөшөөний тооноос хамаарч найрлагын хэмжээг тохируулна. Санамж: хөөсний холимгийн тохируулгыг хажуугийн 2 ажлын шугамуд суурин лапетны хөшөөг ашиглан 100 литр минут хүртэл хэмжээгээр өгөх боломжтой. Хөөсний холимгийг бэлтгэх үед эргэлтийн юулах улаан хаалтыг хаалттай байлгана. Ажиллагааг дуусгаад хөөсний гаралтыг 0 литр минут дээр тохируулж хаалтыг хаах бөгөөд хөөргийг усаар ажилуулж галуунтраах хөшөө ашиглахгүйгээр шахалт хийж хөөсний холимгийн коллекторыг зайлна. Нөөц ус тээвэрлэгч дарлал усан хангамжаас үндсэн албаны автомашин руу дамжуулан шахах цэнэглэлт хийх дараалал. Даралтын хоолойг дэлгэж үндсэн албаны автомашины усны сав буюу цистерн дүүрэх хаалтны тагийг нээнэ. Даралтын хоолойг холбож ачих хаалтыг зүүн гар дэш эргүүлж нээнэ. Даралт хэмжигчээр хянана хамгийн их даралт 3 бар байна. Усны их үүсвэрээс соролт хийх ажлын дараалал. Галуунтраах хөөргийг залгаж бүх хаалтууд хаалттай гуримд байх бөгөөд үндсэн автомашины баруун талын ажлын шугамаас даралтын хоолойг холболт хийж ус дүүргэх хоолойн хаалт руу холбосон байна. Усны их үүсвэрээс соролтын хоолой шүүрийг холбоно. Галуунтраах хөөрг талаас даралтын хоолой холбосон талын ажлын шугамын хаалтыг багаар нээж вакуум буюу хийг гаргана. Тухайн үед хөөргийн даралт унана. Хажуугийн хянах самбарт цэнэглэх төвчлөр идэвхжихгүй байгаа тохиолдолд хянах самбарт цэнэглэх төвчлөрийг дарж ажлын шугамын хаалтыг буцааж хаана. Соролтын хоолойн болон ажлын шугамын хаалтыг нээж даралтыг нэмэх төвчлөрөөр нэмэгдүүлснээр усны сав буюу цистерн дэх түвшин дээшилж соролт хийгдэнэ. Соролт хийж дуусаад хөөргийн даралтыг хасах төвчлөөрөөр багасгаж ажлын шугамын хаалт
төв буюу усны самны цистерний хаалт, соролтын хоолын хаалтуудыг хаана, цэнэглэх төвчлөрийг дахин дарна. Галуунтраах хөөргийн усыг шавхах ажиллагааны дараалал. Өвлийн үлрэлт вибаста буюу халаагчийн асаагчийг баруун гар дэш эргүүлэн тохируулж ажиллагааг эхлүүлнэ. Усны сав буюу цистернээс хөөр рүү ус оруулах төв хаалтыг хаана, баруун болон зүүн талын ажлын болон суруулах төв шугамын хаалт, ачих хоолойн крант, хар өнгийн, эргэлтийн юул крант, улаан өнгийн, хөөргийн доод хэсэгт байрлах хөөрг шавхах хаалтыг тус тус нээн. Галуунтраах хөөргийг залгасан байх үед автомашинаар хөдөлгөөн үйлдэх дараалал. Галуунтраах хөөрг залгасан тэмдэгт хянах самбарт харагдана. Мэрхийн дүрстэй төвчлөрийг дарах үед улаан өнгийн гэрэл асаж идэвхжинэ. Авцуулах холбооны дөрөөг гიშгэнэ. Урдны хайрцгийн 1-р дамжуулгын араанд хийж зогсоолын тоормсыг буулгаж 4 км цагийн хурдтай даралт 12 баараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнийг үйлдэнэ. Өндөр даралтын хушууг ажилуулах дараалал. Хавлахыг баруун гар дэш эргүүлж нээлттэй байрлал тохируулснаар өндөр даралтын хушуугаар ажиллах үед нэмэрт даралтыг өгнө. Дулааны улиралд ашиглахад тохиромжтой. Галуунтраах хөөргийг залгаж усны сав буюу цистерний төв хаалтыг нээсэн байна. Хажуугийн хянах самбарт байрлах өндөр даралтын хушуу гэсэн төвчлөрийг дарж нэмэх төвчлөрөөр даралтыг нэмэгдүүлнэ. 220 вольтын цахилгаан дэжлийн залгуурыг залгах. Усны сав халаагчийн 220 вольтын цахилгаан дэжлийн залгуурыг залгана. Аккумуляторыг 24 вольтын цэнэг нурсан тохиолдолд залгуурыг ашиглаж холбоно. Аккумуляторын хажууд байрлах улаан эргүүлгийг ашиглаж байнгын байрлалын үед автомашины гүйдлийг салгаж залгах тохиргоог хийнэ. Цахилгаан люботы буюу тороос татгчийг ажилуулах дараалал. 24 вольтын дамжуулах цахилгаан залгуур гар удирдлагыг угсарна. Люботик дээр байрлах дамрын механик төвжийг зүүн гар дэш эргүүлж ажлын байрлалд оруулна. Гар удирдлагын төвчлөрийг урагшин дарж татах тороосыг сунгах бөгөөд эсрэг тал руу дарж эвхэх буюу татна. Татагтаацын хэмжээ 5000 кг. Санамж дамрын голд 5 оромог троос үлдээсэн байна. Ажиллагааг зөвхөн нэг хүн гүйцэтгэнэ. Суурин лапетны хушууг ажилуулах дараалал. Жижиг төмөр цагираг бүхий татваргыг татсан байдлаар дээш их биеийг өргөж байрлуулна. Дунд хэсгийн эргүүлгийг баруун гар дэш эргүүлж суурин лапетны хушууны ажлын өндрийг тохируулна. Их биеийн хар түгжээг татаж 360 градус эргэлтийн хөдөлгөөнийг тохируулна. Их биеийн хамгийн доод хэсэгт байрлах суурин хушууны усан хангамжийн хаалтыг нээж галуунтраах бодисыг оруулна. Санамж суурин лапетны хушууны усан хангамжийн хаалтанд дулааны улиралд байнгын нээлттэй байж болно.